Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хууль заасны дагуу тус байгууллага нь олон улсын болон гадаад улсын төрийн бас байгууллагын салбар төлөвлөгчийн газарт Монгол улсад үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрийн эрхийг хэрэгжүүлдэг. Энэхүү бүрийн эрхийнхээ хүрээнд байгууллагын даргын журмын дагуу дараах баримтчгийг бүрдүүлнэ. Баримтчийг бүрдүүлэхдээ та дараах зүйлсийг анхаарна. Өргөдлийн маягт ирэх салбар төлөвлөгчийн газрын нэрийг монгол хэл дээр баталгаад орчуулж кириллисээр галгилж өчөх бөгөөд гадаад иргэн яриатын газар болон улсын бүртгэлийн асуудал эрхсэн төрийн захиргааны байгууллагад бүртгэлтэй бусад салбар төлөвлөгчийн газар хуулийн этгээдийн нэртэй давхардаагүй байх. Салбар төлөвлөгчийн газрын зөвшөөрөл авахд шаардлагадах баримтчгийг монгол хэл дээр хөрвүүлэн баталгаад орчуулгын товчоогоор баталгаажуулж 3% үйлдсэн байна. Манай байгууллага нь холбогдох байгууллагаас санал авсны үндсэн дээр байгууллагын дэргэдэх мэрэгжлийн зөвлөлийн хуралд 60 хоногийн дотор танилцуулж зөвшөөрөл олох хэсгийг шийдвэрлэнэ. Салбар төлөөлөгчийн газар нь шашны, эрүүл мэндийн, боловсролын, нийгэм халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авч манай байгууллагад ажлын 5 хоногт бүртгүүлсэн байна.